За сайн байцгаана уу? Миний Май Тарот Readings тавтаа морилоорой. За энэ удаагийн уншлага маань таны дараагийн хайр дурлал гэсэн сэдвтэй байгаамаа. За бүлэг сонголт бол энэ маань 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг гээд сонгоход болно. За эндээс асуулт нь болохоор 1-р асуулт та болон тэр хүний ерөнхий энергийг ер нь харж өгнө. За 2-р асуулт нь та болон тэр хүний зан чанар, гадаад байдлыг харах болно. За нэмэлт хэсэг бас орсон байгаа. Тэр хүн та хоёр тохирох уу? Тохирвол хизээ учрах вэ? 3-р асуулт нь зөвлөгөө карт гаргаж харах болно. За тэгээ та бүхэн гүнзгий амьсгал аваад тэднийг их бодохгүйгээр нүдэнд тусж байгаа тэр хэсгийг сонгоход болно. За 1-р бүлгийнх маань Май Тарот Readings маань тавтаа морилоорой. За энэ асуулт нь болохоор та болон тэр хүний ерөнхий энерги үтсэн байгаа дээдлийнх нь. За доотлын хэсэг нь болон та болон тэр хүний зан чанар, гадаад байдлыг ингээд харж өгч байна. За энэ тал нь болохоор дандаа эмгтэй тал, энэ болохоор эрэгтэй тал гэж сонсож болно. За Queen of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань маш сайхан зөөлөн энергитэй, мэдрэмжтэй, өөрийнхөө сэтгэл хөдлөлтөд бас холбогдож чаддаг төрлийн тийм хүмүүс харагдаж байна л та. Бас зүүн совин өндөртэй, бас бусдыг маш сайн ойлгодог төрлийн тийм эмгтэй хүмүүс харагдаад байна. За тэгээд 9-ийн зоос, 10-ын зоос, Ten of Pentacles уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр энэ болохоор зам ерөнхий энергийг үзэж байгаа. Эмгтэй талынх нь ерөнхий энерги. Тэгэхээр өөртөө ингээд байгаа зүйлстэй жоохон ингээд сэтгэл ханамжгүй байгаа байдал бас ажиглагдаад байна. Тэгээд байгаа зүйлсээ чамлсан байдалтай. Нөгөө талаасаа мөнгө төгрөгийн асуудалд орчихсон байдалтай бас харагдаж байна. Уул хүн нь болохоор Queen байгаад байна. Маш гоё сэтгэл зүйтэй хүн байгаад байна. Яг одоо бодит амьдрал дээрээ жоохон ингээд сэтгэл ханамжгүй байгаа зүйлдээ ерөөсөө талархахгүй иймэрхүү байдал ажиглагдаад байна. За Knight of Swords доошоо хараа гарч ирсэн. Магадгүй ингээд мөнгө төгрөгнөөсөө болоод ч юм уу, магадгүй шөнө нойрон хүрэхгүй ч юм уу, унтаж чадахгүй байгаа байдал бас ажиглагдаад байна. Ямар нэг зүйл дээр төвлөрч бас ерөөсөө оюун санаа нь төвлөрч чадахгүй байгаадаа бас их нэг юм хийх гээд маш их яарсан байдалтай, бодолтой адгуурсан, одоо ингээд бодол сэтгэл зүйдээ ерөнхийдөө ингээд яарсан, сандарсан тийм нэг энерги харагдаад байна л та. Магадгүй бас энэ хурдан ингээд шийдвэр гаргачих гад байдаг нь зарим нэг талаараа жоохон ингээд буруу шийдвэр гаргах гад байгаа төрлийн харагдаад байна шүү. Энэ дээр анхаараад аваарай. Иймэрхүү төрлийн энергитэй хүмүүс харагдаж байна. За одоо энэ эрэгтэй талыг нь үзнэ. Таны нөгөө дараачийн хайр дурлалыг үзэж байгаа. Sun карт маань доошоо уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр магадгүй энэ 1-р бүлгийг сонгосон энэ дараачийн хүн маань өөрийнхөө ингээд дотоод дуу хоолойгоо сонсож хараахан чадахгүй байгаад байгаа. Магадгүй ингээд дотоод ингээд гэрлээ, дотоод дөлөө ингээд унтраачихсан байгаад байгаа. Тэгэхээр ийм унтраачихсан ийм дөлөө өөрийгөө дотоодыг сонсч чадахгүй, энийг бол асаах, сэргээх хэрэгтэй үе дээрээ яваад ий шүү гэдгийг хэлмээр байна. Бага зэргийн гонигтай байдал бас ажиглагдаад, гонигтай жоохон шаналсан тиймэрхүү байдал бас ажиглагдаад байна. Ямар нэг зүйл дээр ингээд хийх гэхээр хоцрогдоод байгаа тийм бас нэг мэдрэмжтэй байгаад байна. Аль эсвэл нэг ямар нэг зүйл хийх гэхээр
зогсон байдалд орчхоод байгаа ч юм шиг байдлаас ажиглагдаад байна. За тиймэрхүү төрлийн энерги харагдчихэ шүү. За Hermit гарч ирсэн. Тэгэхээр сүнсний аяллаа ерөнхийдөө хийж эхлэх хэрэгтэй л байна л да. Гадагшаа айгүй их чиглэсэн энергитэй байгаад байна. Тэгээд магадгүй гаднаас маш их зөвшөөрөл хайсан ингээд ингэчүүл яах бол тэгчүүл яах бол гэ бусдаас дандаа ингээд нэг асуулт ингээд бусдаас дандаа нэг зөвшөөрөл өөртөө ерөөс итгэхгүй байгааг харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг дандаа гаднаас ингээд зөвшөөрөл хайсан жоохон өөрлөгөө өндих цаг нь ирсэн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ганцаараа байх хэрэгтэй, өөрлөгөө өндих хэрэгтэй гэсэн юм мессеж ирээд байна. Өөрийнхөө гэрэл сүнсээ олох шаардлагатай байна. Яг тэгэхээр зэрэг энэ сан хүзэр энэ Hermit хоёр маш гоё ингээд авцалдаад ингээд гараад ирж байна. Тэгэхээр зэрэг энэ нэгдүгээр бүлгийг сонгосонд энэ эрэгтэй талынх нь энэ дараачийн хайр дурлалд нь учрах тэр хүн маань магадгүй ингээд дотоод руугаа өнгийгээд ингээд яах юм бол гадагшаа биш өөрлөгөө чиглүүлэх хэрэгтэй байна. Тэгэх юм бол маш гоё ингээд өөртөө илүү их итгэлтэй болоод та өөрийгөө олвол маш гоё асуултууд олддог гэдгийг хэлмээр байна. За Two of Wands гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол уул нь бол маш их зүйлийг төлөвлөдөг хүн байна л да. Ирээдүгөө төлөвлөж байна. Тэгээ бас ирээдүгөө төлөвлөж ажигладаг төрлийн ямар нэг байдлаар төлөвлөгөө гаргаад үр дүнгээ их тооцдог төрлийн тийм хүн байна л да. Тэгээд алсын төлөвлөгөө гаргаад би юу хийх вэ гэдэг тал дээр төвлөрөөд байгаа төрлийн тийм гоё ухаалаг бөөр суурьтай үнэнч төрлийн хүнийг харуулдаг байгаа байхгүй юу. Уул бөөр суурьд уул хүн нь бол маш гоё ингээд төлөвлөгөө гаргадаг. Ингээд маш мундаг хүн байгаад байна л да. Тэгэхээр энэ хүн маань жоохон юм уул нь бол төлөвлөгөө маш сайн гаргаад байгаа. Тэгээ магадгүй энэ өөрийнхөө хүснээр болохгүй болохоор жоохон ингээд сэтгэл санаагаар ундаг ч юм уу иймэрхүү байдал ажиглагдаад байгаа төрлийн хүмүүс харагдаж байна. За хоёрдугаар игнэ нь болохоор та болно тэр хүний зан чанар гадаад байдлыг харсан байгаа. Тэгэхээр Hermit маань уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр энэ нэгдүгээр үлгийг сонгож байгаа хүмүүсийн маань эмгтэй төрлийн ямар нэг зүйлд айгүй ингээд итгэмтгий. Ямар нэг зүйлийг айгүй их ингээд итгэж шүтдэг төрлийн ямар нэг зүйлийг ингээд суургүйгээр бодлогогүйгээр их шүтдэг төрлийн тиймэрхүү энергитэй хүмүүс байгаад ах шиг байна. Их чөлөө сэтгэлгээтэй магадгүй ингээд уран бүтээлч ч юм уу жоохон зөрүүд төрлийн тиймэрхүү энергитэй хүмүүсийг харуулад байна. За Four of Swords гарч ирсэн. Тэгэхээр магадгүй их ажлын ачааллаас болоод их ядарчихсан байгаад байгаа. Тэгээд амрах шаардлагатай үе нэрчээд байна л да. Тэгээ магадгүй ингээд бодол оюунда ялангуяа бодол оюуна амраах хэрэгтэйг л харуулад байна л да. Хитрхи өөрийгөө их бодлоор их шүүдэг төрлийн магадгүй тийм хүмүүс ээж магадгүй юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ төрлөө ер нь зан чанарыг харуулж байгаа учраас иймэрхүү байдал ажигладаг болвол өөртөө мэдрэгддэг болвол энийгээ бол ер нь болох хэрэгтэй гэмээр байна. За Strange хүзэр маань гарч ирсэн дотоод хүч. Тэгэхээр одоо нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань гадаа төрхөөр маш гоё үзэсгэлэнтэй ийм гоё зөн совын өндөртэй гэд хэлжсэн шүү дээ. Маш гоё үзэсгэлэнтэй гоё эмгтэй хүмүүс харагдаад байна л да. Тэгээд маш ганган бас гоё ганган хувц хонорт маш дуртай. Тэгээд ингээд өөрийнхөө гоо үзэсгэлэнд ингээд гоё гоо сайхны юмыг хэрэглэх маш их дуртай. Тэгээд
зүүн совын мэдрэмж маш өндөртэй гэд хэлжсэн. Энэ хоёр маань Queen of Cups энэ яг л оцолтаад маш гоё ингээд таарад гарч ирж байна л да. Тэгээд магадгүй ингээд зан чанарын хувьд болох тэр дотоод нэг араатлаг зан чанараа ингээд номготгох хэрэгтэй байна л да. Муу зуршлаасаа магадгүй муу зуршил байдаг болвол тэр зуршлаасаа салах хэрэгтэй. Бас тэр зан чанаруудаа зөөлөн ээлдэг аргаар ингээд номготгох шаардлагатай байгаад байна. Тэгээд өөрийнхөө гаргасан шийдвэрлэлдээ бас эргэлздэг төрлийн тэр өөрийн тэр хүнийг буруу аргаар өөрийнхөө тэр хүчийг бас нэг буруу аргаар ашиглаад байгаа тийм энергийг бас илтгээд байдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг зан чанарын хувьд нэг тиймэрхүү байна. Тэгээд ойлгомжтой тайлбарлсан байхаа гэж бодож байна. За энэ хоёрдугаар юу нь болохоор дараагийн тэр хүнийх нь зан чанар гадаад байдлыг нь харсан байгаа. Тэгээд таавар хүзэр маань ингээд уруу хараа гарч ирсэн. Энэ хүний амьдралд өөрчлөлт шинжилт ингээд орж ирэхээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн маань айдсаасаа болоод өөрчлөлт шинжилтийг ер нь хийхгүй байгаад байгаа. Магадгүй өөрчлөлт шинжилт ирэх ёстой гэдгийг мэдээд байгаа хэрнээ зүхтаагаад байгаа ч юм уу, иймэрхүү энерги бас харагдаж байна. Тэгээ магадгүй өөрт нь нэг муу зуршлууд байдаг болвол тэрэндээ ингээд автаад хорогдоод байгаа иймэрхүү энергийг харагдаад байна. Тэгээд үнэнтэй ингээд нүүр тулахаас бас жоохон айдаг төрлийн тиймэрхүү энергийг харуулад байна л да. Тэгэхээр зэрэг уул нь бол энэ дээр ингээд өөрийнхөө дотоод гээд байгаа штеп. Энэ нөгөө шинэ хүн маань магадгүй иймэрхүү төрлийн энергийг жоохон магадгүй судлаад явж байгаа. Магадгүй судлаагүй иймэрхүү зүйлийг бас мэдэхгүй. Уул нь бол энэ өөрийгөө ингээд дотоод өөрчлөлт, шинжилэлт өөрийгөө сонсоод ингээд ирэх юм бол ийм гоё хайр дурдлал учрахаар уул хүн нь болох дээрээ ийм сайхан хүн байхгүй юу? Тэгэхээр дотоод л гээд андаа ер нь бол тэгээд айгүй олон магадгүй учирсан байгаа бол иймэрхүү төрлийн хүнтэй нэгдүгээр үлгийн хүмүүс учирсан байж байх магадлал өндөртэй харагдаад байна шүү. За Queen of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр зэрэг бүтээлч бусдыг бас одоо ойлгодог төрлийн бусдад юу хэрэгтэй байгааг айгүй мэдэрдэг тийм хүн харагдаад байна л да. Бусдаа нэг тийм харьцаад байдаггүй. Уул хүн нь болохоор бүр суурьтай гэд хэлжсэн. Ингээд айгүй батлаад байна л да. Бүр суурьтай хүн байгаад байгаа байхгүй юу? Эрх мэдэл магадгүй эрх мэдэлтэй байх төрлийн тийм хөрсөндөө буусан төрлийн энергитэй. Магадгүй нэг өндөр гадаад төрх нь болохоор нэг өндөр биш, намханж биш, дундаж хэмжээний тийм өндөртэй бор хар төрлийн үстэй, хар нүдтэй ийм уул хүн сэтгэл хөдлөлтөө үнэнч гал ордны тийм нэг хойно юм уу, арслан, номын орд байж магадгүй төрлийн тиймэрхүү энерги харагдаж байна. Нэгдүгээр үлгийг сонгосон хүмүүс юм аа. За тэгээд Two of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг байдлаар уян хатан санхүүгийн асуудал дээр уян хатан зарцуулах эргэлзээ төрүүлж байгаа хоол хүнс ч юм уу, хүмүүс ч юм уу, ямар нэг талаараа тэрийг ингээд зөв ашиглах хэрэгтэй юм байна л да. Ойлгож байгаа үстэй тий. Ер нь бол энэ хоол хүнс энэ надад хэрэгтэй хүнс мөн үү? Энэ хүн цаашдаа миний сайхан хүн мөн үү гэдэг дээрээ анхаарах шаардлагатай юм байна л да. Тэгээд тулгарч болзошгүй сөрөг байдлуудаа урьдчилан ингээд сэргийлэх хэрэгтэйг бас ингээд харуулад байна. Тэгээд санхүү орлого мөнгө төгрөг хянамга удирдах дээрээ ингээд харуулад байна шүү. Нэгдүгээр бүлгийнх маань иймэрхүү төрлийн байна. За нэмэлт хэсэг дээрээ болохоор тэр хүн та хоёр тохирох уу гэдгийг харж өгнө. За хоёрдугаар асуулт нь тохирвол хизээ учрах вэ? За 3 дугаар асуулт нь зөвлөгөө карт гаргаж
бас харах болно. Тэгээд нэгдүгээр бүлгийнхэнд маань амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэг дээрээ дахин уулзтлаа. Түр баяртай. За, хоёрдугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. Май таароод ирээдүйдээ тавтаа морилно. За, энэний маань асуулт таны дараагийн хайр дурлал та болно. Тэр хүний ерөнхий энерги. За, энэ дээгүүр байна. Хоёрдугаар асуулт нь та болно. Тэр хүний зан чанар, гадаад байдал гэд ингээд хоёрдугаар игнэн байна шүү. За, тэгэхээр зэрэг энэхийнх нь эмгтэй энерги, энэ эрэгтэй энерги гэж ойлгож болно. За, тэгэхээр Two of Swords гарч ирсэн. Тэгэхээр эмгтэй талын би уншиж байгаа шүү. Тэгэхээр энэ эмгтээчүүд маань ямар нэг байдлаар ерөнхий энергийг нь үзэж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар уулзаж байгаа хүнээ сонсох дээрээ ирсэн ч юм уу, ямар нэг шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Нүд нь бүрхэг байна, харанхуй байна. Ямар нэг зөв шийдвэр өөрөө гаргах гэхээр өөртөө нэг л итгэж чадахгүй, эргэлзээ ихтэй байгаад байгаа. Тэгээ балансаа бас барьж чадахгүй байгаа иймэрхүү энерги харагдаад байна л та. Тэгэхээр зэрэг энэ ер нь ингээд хоёрдугаар бүлгийг сонгож байгаа энэ хүмүүс маань ерөнхийдөө жоохон ингээд юм харахтаа нүд нь жоохон бүрхэг, магадгүй жоохон тиймэрхүү ажиглалттай байгаад байна. Тэгэхээр зэрэг ямар нэг шийдвэр гаргахтаа бас ингээд айгүй их эргэлзээ, төөрөлдөөд иймэрхүү байдал ажиглагдаад байна. Гэхдээ энэ бол нэг том зүйл биш. Гэхдээ нэгдүгээр бүлгийнх нь бол ерөнхийдөө ийм гоё Queen of Pentacles гарч ирсэн л дээ. Эхлээд би ингээд бага арканууд ер нь бол том аркана гарч ирсэн байгаа. Жижиг арканаг ярьж байгаа учраас ерөнхий байдлыг нь ерөнхийдөө иймэрхүү байдал байна уу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Two of Swords гэдэг дээр за Queen of Pentacles гарч ирсэн. Энэ болох дээр уул нь бол та нар маш гоё хатан энергитэй, ээж энергитэй, бусдыг бол ингээд халамжилж чаддаг, бусдад бас туслаж чаддаг, бусдад юу хэрэгтэй байгааг бас мэдэрч чаддаг, бүр суурьттай, бусдаа нэг харьцаад байхааргүй ингээд өөрийнхөө энергийг өөрлөгөө ингээд ерөнхийдөө чиглүүлсэн байдалтай тийм төрлийн энергийг хайр түгээс нь ийм гоё энергитэй хоёрдугаар бүлгийн хүмүүс маань харагдаж байна. Тэгээд энэ хоёрдугаар бүлэг маань бас Queen of Pentacles нэгдүгээр бүлэг дээр гарч ирсэн. Магадгүй тэн дээр бас нэгдүгээр бүлэг дээр бас дутуу үлдсэн мессеж бас байж магадгүй. Тэрийг бас очиод үзэж болно. За, тэгэхээр зэрэг халамжтай ер нь ямар нэг хүмүүс дээр ингээ гэр бүлдээ ч юм уу, үр хүүхэдтэй ч юм уу, ямар нэг байдлаар ээж аавдаа ч юм уу маш гоё халамжилж чаддаг, бусдыг гоё инэрч хайрлаж чаддаг, ийм гоё сэтгэл зүйтэй, бүр суурьтай ийм гоё хүмүүс харагдаад байна л та. За, тэгээд The Words гарч ирсэн. Тэгэхээр дэлхийн хүзэр маань гарч ирсэн. Тэгэхээр урд нь болоод ямар нэг байдлаар хуучин цикл хаагдсан байна л да. Ямар нэг байдлаар ингээд амьдралд нь хуучин онцгүй байсан зүйлс нь хаагдаад шин цикл рүү орж байгаа харагдаад байна л да. Тэгээд өөрөөсөө бас гоё цоо шин эхлэл тавиад явж байгаа. Магадгүй ингээд урд нь гаргасан алдаа, эндэгдэл бүгдийг хараад ингээд явж байгаа. Бүр ингээд дээрээс хараад ингээд ажиглаад мэдэрч гисэн. Тэгээд өөрөөрөө маш гоё энергийг, маш гоё би чадсандаа гэсэн нэг гоё энергийг мэдрээд бас сэтгэл хангалуун дараагийн шат руугаа орох гад зэхэд байж байгаа иймэрхүү энергитэй ерөнхий байдал нь харагдаж байна. Хоёрдугаар бүлгийн эмгтээчүүд маань. За, одоо энэ эрэгтэй талыг нь үзье, ерөнхий энергийг нь. За, Ace of Cups гарч ирсэн. Тэгэхээр зэрэг би энэ хоёрдугаар бүлгийг ингээд хараад агаар зэрэг эрэгтэй тал нь айгүй ягаад ч юм маш гоё сүнслэг харагдаад байгаа байхгүй юу? Илүү тийм зөн совн өндөртэй харагдаад байна л та.
Гэхдээ эмэгтэй ч гэсэн маш гоё халамж ер нь бол хоёулаа адилхан байх шүү. Уучлаарай яг ялгуурлаж хэлээгүй шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. За Эса Капс бол ямар нэг байдлаар зүүн сонгоор орж ирсэн ийм гоё шин мэдрэмжийг бүр цаанаас нь ингээд далд хумсраас нь гарч ирсэн зүйлсийг ингээд амьдралдаа ингээд боддоор эхлүүлээд явж байгаа. Эсвэл бол тэр далд хумсраас орж ирсэн мэдээллийг өөртөө ингээд бодоод төлөвлөд явж байгаа иймэрхүү төрлийн энерги харагдаад байна л да. Тэгээд өөрийнхөө энэ зүйл яг л миний хийх ёстой зүйл юм байна гэд ингээд өөртөө ингээд төлөвлөөд эсвэл бол хийгээд явж байгаа иймэрхүү төрлийн эрэгтэй хүмүүс маань иймэрхүү төрлөөр ингээд явж байгаа тиймэрхүү энерги харагдаад байна л да. За дараагийнх нь Chariot гарч ирсэн. Chariot маань маш гоё дотоод ингээд мэдрэмжийг гайхамшигтай ингээд дотоод гайхамшигтай мэдрэмжийг илэрхийлдэг. Тэгээд зорилгоо одоо хаашаа тэмүүлж байгаагаа маш сайн мэдэрч чаддаг иймэрхүү хүмүүсийг харагдаад байна. Тэгээд ялалт, амжилт зэргийг бас ингээд өөрийнхөө дотроос ингээд мэдэрчихсэн. Магадгүй энэ бүхнийг өөрөө ингээд хийгээд яваад байгаа. Яг л энэ зорилго тэмүүлэлээ барьж аваад урагшлах аль эсвэл ингээд үйл хөдлөл хийгээд ингээд яваад байгаа. Иймэрхүү энергийг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр Эса Капс Chariot хоёр ер нь бол маш гайхамшигтай холбогдоод гараад ирсэн байна л да. Тэгэхээр маш гоё зүүн совинлог, зүүн мэдрэмж өндөртөө, зориг тэмүүлэлтэй өөрийнхөө энэ ялалт амжилтыг ингээд өөрийнхөө дотор сэтгэлдээ ингээд мэдрээд яваад байгаа, урагшлаад явж байгаа тиймэрхүү энерги харагдаад байгаа байхгүй юу? Магадгүй тэгээд бурханлог, чөтгөрлөг тиймэрхүү энергиуд байсан болвол тэрийг бас гоё нэгтгэж чадчихээн л та. Нэгтгээд үйл хөдлөл ингээд хийгээд яваад байгаа. Хамтд нь ингээд тэнцвэртэйгээр авч явж байгааг харуулад байна л да. Тэгээ Chariot маань за дараагийн хөдөр маань Knight of Cups гарч ирсэн. Альва зүйлийг маш гоё ингээд чин сэтгэлээсээ хийж чаддаг тийм сайхан энергитэй хүнийг харуулад байна л да. Тэгээд ариухан сэтгэл зүйтэй бас ингээд халуухан романтик харилцаатай ийм гоё энергитэй хүн харагдгүй. Магадгүй удахгүй таарах магадгүй энэ гоё хайр дурлал надтай таарна гэдэгтээ итгэлтэй яваад байгаа. Тэгээ маш гоё эргэтэлэг энерги өндөртөө явж байгаа. Магадгүй зүрх сэтгэлээ сонсоод ингээд бусдыг маш сайхнаар ингээд татах чадвар өндөртөө тийм хүнийг харуулад байна л да. Тэгэхээр зэрэг 2 дугаар бүлгийн эргэтэлэг энерги маань эрэгтэй тал нь маш гоё, гайхамшигтай ерөнхий энерги нь бол иймэрхүү харагдаж байна. Маш гайхамшигтай харагдаад байна. За тэгэхээр зэрэг бусдыг маш гоё ойлгож чаддаг, бусдыг бас ингээд өөрийгөө бас ингээд мэдрэмжээ сонсож чаддаг эргэтэлэг энергитэй ийм гоё гайхамшигтай юм халуун дулаан романтик тийм нэг гоё эрэгтэй хүнийг харуулад байгаа байхгүй юу? За 2 дугаар игнэ нь болохоор эмэгтэй талыг нь харъя. Тэгэхээр Two of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэх зүтгээд яваад байгаа. Маш их зүйлсийг бас бодож төлөвлөдөг төрлийн мэдрэмжээ бас сонсдог түүгээрээ амьдралаа хэрэгжүүлээд яваад байгаа. Магадгүй ингээд цоо шин ихлүүлээд тэрнийг ингээд хийхдээ зугаатай, дуртай, дотроо тэр хийж байгаа зүйлсээс сонирхол нь ерөөсө буураагүй маш гоё мэдрэмжтэй яваад байгаа. Иймэрхүү энергийг харуулж байна л да. Эмэгтэйчүүд талдуу маань. Тэгэхээр 2 дугаар группийн сонгож байгаа хүмүүсийн маань ерөнхий зан чанар нь бол иймэрхүү харагдаад байна. За 5 Cups гарч ирсэн. Тэгэхээр заримдаа ямар нэг зүйл таагүй зүйл тохиолдохоор зэрэг маш амархан ингээд сэтгэлээр ундаг төрлийн
Сэтгэл нь унаад ирэхээр өшөө өөр зүйлийг харахаа болчихдог төрлийн. Заавал болж бүтэхгүй зүйл рүүгээ ингээд анхаарал нь явчих гад байдаг. Болж буй дэрэгт хүнээ ч юм уу харах сөхөөгүй байгаад байгаа. Жохон иймэрхүү энергитэй харагдаад байна л да. Тэгэхээр энэ зүйл дээрээ жохон анхаарал аваарай гэж хэлмээр байна. За дараагийн Seven of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр өөрийн зан чанар дээрээ одоо ингээд суралцах тий одоо энэ болохгүй байгаа зан чанарууд байгаа шүү дээ. Энэ дээрээ суралцах хэрэгтэй байна л да. Мэдлэгээ бас дээшлүүлэх хэрэгтэй байна. Харилцаагаа одоо ингээд дараагийн шинэ харилцаанд орохдоо өөрийгөө бас бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Зан чанаруудаа ингээд болохгүй байгаа зан чанаруудаа орхиод шинэ хүнтэйгээ уулзах тэр үйл хөдлөл рүүгээ орохын тулд өөрийгөө болохгүй байгаа сөрөг тэр зан чанар дээр ажиллаж эхлэмээр байна. Суралцах хэрэгтэй байна. Өөрийн гэсэн төлөвлөгөө байх хэрэгтэй байна. Өөртөө ингээд гоё төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна л да. Магадгүй ямар нэг зүйл дээр амархан гонигт автаад байдаг тий. Гонигт автаад байгаа хгүй энэ хоёр яг ингээд маш гоё ингээд холбогдоод гараад ирж байна л да. Тэгээд ирээдүгөө ингээд маш сайхнаар харах хэрэгтэй байна. Сайхан бодол тээх хэрэгтэй байна гэдгийг анхааруулмаар байна. Уул нь бол маш гоё энергитэй ингээд Queen of Pentacles уул нь бол бусдыг маш гоё ойлгоод идэг. Жохон магадгүй ингээд балансаа барьж чадахгүй төрлийн байж магадгүй л дээ зан чанарын хувьд дээр. Тий энэ дээр ингээд балансаа барихыг хичээгээд байгаа штэ. Тэгэхээр энэ зан чанаруудаа болохгүй байгаа зүйл дээрээ анхаараараа синглчүүд байдаг болвол иймэрхүү зан чанар, сөрөг зан чанар байдаг болвол энэ дээрээ анхаарад дараагийн гоё шинэ амьдралдаа бэлтгэхийн тулд энэ болохгүй байгаа энэ энерги ер нь орхих хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна. За дараагийн эрэгтэй талынх нь энэ 2 дугаар игнээ нь болох тэрэ Five of Wands гарч ирсэн. Тэгэхээр зэрэг магадгүй бусдаа шаардлагагүй байгаа жоохон өрсөлдөх гэдэг жоохон тийм зан чанартай байж магадгүй. Жоохон хүнд энергитэй бас бусдтай муухай харилцах гэдэг төрлийн иймэрхүү энерги байдаг болвол энэ дээрээ анхаарах хэрэгтэй байна. 2 дугаар бүлгийн 2 дугаар игнийг нь эрэгтэй тал нь. За Hermit уруу хараа гарч ирсэн. За ямар нэг байдлаар чөлөөтэй сэтгэлгээтэй. Магадгүй уран бүтээлч, зохиолч ч юм уу, зураач ч юм уу уламжлалт бус аргаар ингээд өөрийгөө чөлөөтэйгээр авч явдаг төрлийн тийм хүмүүсийг харуулад байна л да. Магадгүй ингээд ер нь ингээд юм гоё зохиолч, зураач ч юм уу ингээд яг өөртөө ингээд зүүн совинтойгоо холбогдсон ийм гоё энергитэй байна л да. Ийм гоё уран бүтээлч, ийм гоё авьяас өндөртэй тийм гоё хүмүүсийг харагдаад байна. За дараагийн хүзэр маань Six of Swords гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн маань маш их урд нь бол маш их амьдралыг ингээд туулж байсан байж магадгүй хэцүү, зовлон бэрхшээл ийм гониг ер нь амьдрал нь жоохон хар бараан зүйлүүд урд өмнө нь ингээд тохиолдож байсан байж магадгүй. Тэгэхээр одоо бол энэ бүхнийг ерөөсөө бүрмэс нь орхиод ингээд цаашаа явж байгаа энергийг харуулж байна л да. Энэ бол гайхамшигтай байна. Маш их хөдөлмөрч өөрөөсөө маш их хөдөлмөр гаргадаг. Сэтгэл зүй болохоор сэтгэл зүйлдээ бодол ингээд юунда маш ихийг сэтгэлдээ маш их бодож төлөвлөж явдаг төрлийн зүйлийг харуулад байна л да. Тэгээд ямар нэг зүйлсийг ингээд хайртай бүхнийг орхиод явж чадахгүй учраас аргагүй ихэнд заавал авч явах ёстой гэсэн нэг тийм бодол сэтгэл зүйтэйгээ ингээд эвлэлтэн нэгдээд цаашаа ингээд баг зэргийн ачаа өрөөд ингээд цаашаа яваад ингээд амжилт руу тэмүүлж байгаа иймэрхүү энергитэй, иймэрхүү характертай
ер нь тиймэрхүү характертай харилцаатай иймэрхүү энерги харагдаад байна л да. Тэгээд магадгүй ингээд аялал ч юм уу ингээд ямар ч байсан ингээд болохгүй бүх зүйлсээ ингээд орхиод явж байгаа иймэрхүү энергийг харуулад байна. Тэгэхээр хоёрдугаар группийг сонгосон хүмүүс маань энэ бүхэн дээрээ уул нь болоод маш сайхан зүйлсүүд гарч ирсэн байна. Тэгэхээр дараагийн нэмэлт хэсэг нь болохоор тэр хүн та хоёр тохирох уу? Тохирвол хизээ учрах вэ? Тэгээд бас нөгөө хайр дурлалын картаасаа зөвлөгөө карт ингээд авч байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ хүртэл сонссон болвол ингээд баярлалаа. Тэгээд нэмэлтийг авах гэж байгаа хүмүүс маань тэгээд линкээр пэйж хуудасны линкээр дараад ороод ирээрээ. Тэгээд тэндээс нэмэлт хэсгийг авах бас боломжтой байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ 3 дугаар бүлгийн асуулт болохоор та болон тэр хүний ерөнхий энергийг харж байгаа. Дараагийн хайр дурлал гэж байгаа. Тэгэхээр энэ тал нь эмгтэй тал, энэ тал нь дандаа эрэгтэй тал гэж сонсороо. Энэ эмгтэй тал шүү. Та болон тэр хүний ерөнхий энергиудыг ингээ харсан байна. Тэгээд та болон тэр хүний зан чанар, гадаад байдлыг ерөнхийдөө харсан байх шүү. За тэгэхээр King of Pentacles гарч ирсэн. Тэгээд энэ 3 дугаар бүлгийн хүмүүс маань ямар нэг зүйл дээр бодит шийдвэртэй, бөөр суурьтай ямар нэг шийдвэр гаргахдаа маш нухацтай шийдвэр гаргадаг төрлийн. Тэгээд эд баялаг, тэгээ ажил төрлийн хувьд маш амжилттай яваад байгаа, бүтэмжтэй яваад байгаа. Тэгээд эдийн засгаа маш сайн гайхалтайгаар захиран зарцуулж чаддаг. Тиймэрхүү энергитэй хүмүүс ерөнхий байдал дээр нь ер нь ажиглагдаж харагдаж байна л да. Тэгээд Seven of Cups гарч ирсэн. Тэгээд уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ 3 дугаар бүлгийн хүмүүс маань альва ямар нэг зүйлийг хүн ирээдүйн хосоо сонгохдоо ч юм уу маш олон сонголт ихтэй байгаад байна л да. Тэгээд зарим талаараа мэдрэмж нь буруу ажиллаад байгаад байгаа ч юм ажиглагдаад байна. Магадгүй энэ олон хүнээс сонголт хийхдээ маш их төөрсөн, будилсан тиймэрхүү энергитэй бас харагдаад байна. Өөрийгөө бас сонсож чадахгүй байгаа. Магадгүй ингээд өөрийгөө сонсоогүйгээсээ болоод буруу шийдвэр гаргах магадлал бас айгүй өндөртэй. Тэгээд маш их ухаангүй хайрын төлөө их хайрыг итгэдэг төрлийн жинхэнэ хайрын замаасаа ухрах магадaltaйг бас илэрхийлээд байна л да. Тэгээд сэтгэл хөдлөл маш их өндөртэй харагдаад байна. Тэгэхээр зэрэг 3 дугаар бүлгийн энэ дээд талын эмгтээчүүд маань тиймэрхүү төрлийн энергиуд харагдаад байна. За Nine of Swords гарч ирсэн. Хит их бодолд автаад байна. Тэр бодлоосоо болоод төөрөлдөөд байсан байдалтай. Тэгээд аль нэг хүнээ сонгохоо бас мэдэхгүй байгаа шүү дээ. Төөрсөн бодолсон энэ хоёр маань бас ингээд холбогдоод гараад ирлээ. Тэгэхээр зэрэг харах нүд нь хаалттай. Ер нь ингээд жоохон тэрнээсээ юмаа харъя гэхээр жоохон бүрхэг байгаад байна. Өөрийгөө сонсохгүй байна. Бодлоо хянаж чадахгүй байгаад байна. Тэрнээсээ болоо жоохон стресстэй байдаг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө тэмдэглэл хөдлөх ч юм уу, бясалгал хийх ч юм уу, өөр дээрээ жоохон ингээд ажиллаад өгчих юм бол энэ олон сонголтоосоо зөв хүнийг олох магадлал маш өндөр байдгаа. Тийм болох дээрээ 3 дугаар бүлгийн ерөнхий байдал дээр байгаа энэ эмгтэй талын хүмүүс маань ер нь энэ дээрээ анхаарал аваарай гэж хэлмээр байна. За одоо эрэгтэй талынх нь Nine Cups гарч ирсэн. Тэгээд
энэ хүн болвол ер нь маш гоё сэтгэл ханамжтай байгаад байна л да. Яг ингээд ямар нэг зүйлийг ингээд хийж гүйцэх гээд ингэхээр яг гүйцхийн даваан дээр төрүүлж ингээд баясаад баярлаад байгаа тиймэрхүү энергийг харуулж байна. Тэгэхээр зэрэг энэ хитрхи урдчилж битээ тэгж хөөрөөрөө гэж хэлмээр байна л да. Ягаад гэвэл бүх яг 10 дээр очиж юм бол айгу гоё яг ингээд бүрэн гүйцэд болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг урдчилж битгий нэг баярлаараа хитрхи одрог зантай бас бусдтай жоохон төрөмгийн хандах гээд байгаа тиймэрхүү хандлага бас ажиглагдаад байна. Сэтгэл ихтэй баг зэргийн тогтворгүй тиймэрхүү энергиуд ажиглагдаад байна. Тэгэхээр зэрэг саяны ярьсан миний зүйлсийг маань сайхан бодож тунгаагаад аль нь ер нь бол цаг нь арай болог багт нь төрүүлэхээ жоохон азнаад ингүүл их зүгээр юм байна шүү. За Seven of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн болох дээрээ маш нэг ажиллал байна л да. Ер нь хит удаан хийсэн, магадгүй маш олон жил хийчихсэн байгаад байгаа. Тэгээд энэ хүн энэ ажилласаа хүртэн гэдэг дээрээ маш их итгэлтэй хүлээсэн байдалтай маш их хөдөлмөр хийсэн оюун ухаан энэ зүйлсүүдээ бүгдийг тэмүүлчихсэн. Магадгүй энэ хүн өөрийгөө хийж буй ажилд анхаарснаасаа болоод одоохондоо ингээд хайр дурлал бодохгүй байгаад байгаа нэг тиймэрхүү энергиуд харагдаад байна. Тэгэхээр зэрэг ер нь бол цаг нь болоог байгаад байгаа гэсэн шүү дээ. Үржилт шимээ арай хүртэг байгаад арай төрүүлж баясах гэдэг шүү. Тэгэхээр зэрэг энэ ажлаа гүйцээх хэрэгтэй байна л да. Ингээд үржилт шимээ авсны дараа магадгүй энэ хүн маань 10 дээр очиод гэр бүлтэй хайр дурлалтай хүнтэйгээ уулзрандаа гэд магадгүй мөрөөдөөд иймэрхүү байдалтай байвал ер нь бол бас маш гоё ээлтэй байхаар харагдаж байна. За Date карт маань уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ болох дээр эгоны ямар нэг өөрчлөлт, өөрийнхөө ямар нэг хуучин тийм дадал зуршил зан чанар байна л да. Тэрнээсээ болоод эгоны өхөл хийх хэрэгтэй байна. Өөрийн тэр нэг хуучин дадал зуршлаасаа ер нь салах хэрэгтэй байна. Тэгээд магадгүй энэ 3 дугаар бүлгийн энэ эрэгтэй талын энэ хүмүүс маань өөрчлөлт шинжилтээс жоохон айгаа зүхтаагаад байдаг төрлийн тэг хуучин хэв маяг дээрээ ерөнхийдөө айгу байхыг маш их хүсээд байгаа. Тэгээд нөгөө хуучин хэв маяг нь болох дээр итгэл үнэмшил болчихсон бүр тэрнээсээ салж хатгааргүй тиймэрхүү байдалтай байгаад байгаа харагдаад байна. Энэ дээр анхаарад ингээд ер нь тэгээд дараагийн хайр дурлал дээрээ ч гэсэн энэ хуучин хэв маягтай харилцаатайгаа орох гээд байгаа төрлийн гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол дараагийн шинэ хайр дурлал иймэрхүү зан чанарт орох юм бол бас ингээд бас урдны болж бүтээгүй тийм харилцаа бас үүсдэг учраас энэ өөрчлөлт шинжилтийг ингээ хийвэл их зүгээр юм бэ шүү. Уул нь ингээд өөрчлөлт шинжилтээ хийгээд хийж байгаа зүйлдээ маш анхааралтай хийгээд тэгээд дараа нь таавал ийм гоё сэтгэл ханамжийг мэдрэхээр байгаад байгаа байхгүй юу? Хийж чадах юм бол ер нь бол өөртөө тохирсон маш сайхан энергитэй тэр сайхан эмгтэйг болохоор гэр хайр дурлалаа болохоор ер нь зөв хүн болохоор харагдаад байгаа байхгүй юу? За Temperance карт уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр харилцаа тал дээр балансгүй байдалтай байдгийм байна. Хитрхи их өнгө мөнгийг шүтээд байгаа ямар нэг зүйлс харилцаа тал дээр туулшрах эсвэл сүнслэг амьдралаа тэр чигт нь хаях гэх мэт зүйлийг илтгэхэд байгаа байхгүй юу энэ дээр. Тэгэхээр зэрэг энэ 3 дугаар бүлгийн эмгтэй талын хүмүүс маань жоохон ингээд итгэлээ алдсан ч юм уу тиймэрхүү хүмүүс байна л да. За тэгээд энэ Three of Swords гарч ирсэн. Тэгэхээр зэрэг магадгүй хуучин харилцаанаасаа сэтгэл зүрхийн шарах авчихсан, гонсоолгосон, магадгүй таны урмыг хуулах зүйл саяхан тохиолдсон ч гэж магадгүй.
нөгөө талаараа удахгүй бас болох гээд байгаа ч юм уу. Тиймэрхүү бас нэг энергийг илтгэхэд байна. Гэхдээ юмсыг хитрхийг ургуулж бодоод байгаа бас тиймэрхүү байдал байж магадгүй. Магадгүй таны дотроос урам хуурах сэтгэл чинь сэтгэлийн хөдлөл бас илэрхийлэгдээд таныг бас гонсоолгоод байх тийм бас нэг талууд бас байж магадгүй. Энийг болохоор гурван талаас нь сонсоорой. Тэрэн дээрээ ингээд туйлшраад байж магадгүй шүү. Тэгэхээр хит их сэтгэл сөрөг сэтгэл зүгээ бас хянаарай гэдгийг анхаармаар байна л да. Тэгэхээр зэрэг магадгүй ингээд сэтгэл гонсоолгосон зүйл байдаг болвол урдны амьдралд ч юм уу ингээд ер нь тиймэрхүү характер давмгайлдаг болвол зан авир давмгайлдаг болвол ер нь энэ темперенс картыг сая ярьсан те харилцаа тал дээр балансгүй байгаад байсан магадгүй ингээд урдны харилцаанд хит их өөрийгөө зөрүүлдэг ч юм уу ингээд өөрийгөө хинч болгоод байсан төрлийн тиймэрхүү энерги бас байж магадгүй тэрийг бас анзаараарай. Тэгээд хитрхи их өнгө мөнгөн шүтэх ч юм уу сүнслэг амьдралаасаа жоохон холдох ч юм уу иймэрхүү бас байдлууд ажиглагдсан байж магадгүй. Тэгэхээр зэрэг хүн өөрийнхөө тэгээд сэтгэл зүгөө өөртөө мэдж байгаа учраас эндээс ингээд зөв мессеж олж аваад өөртөө хэрэгжүүлээд их зүгээр юм байна. За, justice гарч ирсэн. Тэгэхээр таны ямар нэг амьдралд чинь ер нь шудраг тогтолцоо, харилцаа хэрэгтэй. Хэрэгтэй байгааг л сануулад байна л да. Баланс барих, хосын харилцаанд мөн чанарыг эрхэмлэх гэдэг дээр анхаарах тий. Хосын харилцаан дээр ямар нэг зан чанар дээр жоохон итгэл үнэмшил чинь жоохон буруу итгэл үнэмшилтэй байдаг болвол баланс тэнцвэр сая тэнцвэр гэж ярьсан шүү дээ. Ер нь бол бас ер нь холбогдоод байна л да. Тэгээ шудраг ёсыг айгүй баримтлага эртээ хосын харилцаанд эсвэл ямар нэг байдлаар зан чанар дээрээ ч юм уу суралцах, судлах зөв тогтолцоог ингээд амьдрал дээр хэвшил болгох тал дээр бас анхаарвал их зүгээр юм байна. Тэгэхээр зэрэг 3 дугаар бүлгийн эмгтэй төрлийн энэ хүмүүс маань магадгүй ингээ гадаа төрхөн маш ганган үзэсгэлэнтэй айгүй эд баялаг ихтэй тийм баян чинэлэг байж бас болно л доо. Тэгээд магадгүй энэ сүнслэг амьдралаасаа ингээ холдсон байж байгаа тиймэрхүү энерги бас байж магадгүй. Тийм болохоор ер нь болоод амьдралд чинь тэнцвэр баланстай харилцаа маш чухал юм бэ шүү. Тэгээд магадгүй бас зарим тал дээрээ жоохон эргэтэлэг энергитэй ч юм уу жоохон тиймэрхүү энергитэй хүмүүс харагдаж байна л да. Энэ 3 дугаар бүлгийн энэ эмгтэй талын хүмүүс маань тэгэхээр зэрэг маш их хөдөлмөрч тийм зан чанартай шийдэмгий өөрөөсөө маш их зүйлийг бүтээсэн тийм нэг дайчин гавшгаар тийм нэг мөнгөний төлөө ер нь бол мөнгийг бол ингээд зүгээр бодсноор ингээ бүтээж чаддаг тийм мундаг энергитэй тийм хүмүүсийг харуулад байна л да. Тэгэхээр зэрэг ер нь жоохон ингээд мөнгө гэхээс гэж болно л доо. Тэгтээ бас хажуугаар нь ингээд бас нэг шүтлэг гэдэг зүйл байх юм бол таны амьдралд ингээд ийм сэтгэл шархлуулсан зүйлээс өөрийг чинь ингээд хамгаалдаг юм шүү. Та өөртөө илүү их нэгдэх юм бол өөрийгөө ийм хамгаалах чадварууд ийм олон сонголтуудаас та өөрийгөө тэр зөв хүнээ олох тийм мэдрэмжийг өөртөө авах боломжтой юм аа. Тэгээд ийм их бодол төөрөлдсөн энэ бүх зүйлсээс ер нь бол өөртөөгөө эвлэлтэн нэгдснээрээ та ер нь бол хайр дурлалын тал дээр алдахгүй явж чаднаа гэдгийг хэлмээр байна. За энэ болох дээр одоо эрэгтэй талын Seven of Pentacles бас ахаал гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ эрэгтэй талын хүмүүс маш их хөдөлмөрч байна л да. Тэгээд энэ зан авир дээр энэ хүн маш их тууштай ажил хөдөлмөрч хүн байна л да. Тууштай байна, хөдөлмөрч байна. Нэг юмны араас маш их
зүтгэж байна л да. Хөөхий тэгээд яах вэ? Ирээдүйн төлөвлөгөөгөө ингээ гаргах гад ингээд гоё юм төлөвлөсөн, магадгүй би амьдралдаа ингээд гоё хайр дурлалтайгаа уулзаж учрна энэ ажлын үр шимээ хүртсэний дараа би ингээ сайхан амьдралаа бүтээнэ гэд ингээд явж байгаа. Тэгвэл энэ хүн бол 10 дээр очих юм бол маш гоё аз жаргалтай болох гээд байгаа. Тэгээд энэ дээр бас ингээд Seven of Pentacles ингээд гараад ирсэн шүү. За тэгээд two of wands гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ хүн алсыг айгу хараад байгаа юмсыг ингээд амьдралыг юу хийвэл би дээртхүү гэдэг дээрээ маш их анхаарлаа тавиад байна л да. Энэ хүн маш их тууштай, тийм зан чанартай хүн байна. Тэгээд нэг болвол ингээд ажлаа бүтээчээд ингээд ирээдүйн сайхан хантайгаа аялах ч юм уу иймэрхүү төлөвлөгөөг бас гаргахыг үгүйсэхгүй л анил та хостой болцоход ингээд аялаад явахыг төлөвлөд байж байгаа. Тэгээ маш гоё ингээд тогтцсон тийм гоё энергитэй, гал ирч хүчтэй. Гэхдээ ингээд дотроос нь ингээд маш гоё бүлэглаад догтлоод ингээд ямар нэг төлөвлөгөө гаргаад байгаа. Ингээд амьдралаа төлөвлөх ч юм уу, аяллаа төлөвлөх ч юм уу. Ямар ч байсан айгүй тийм бүр сууртай тийм гоё тогтвортой бас гоё энергитэй хүнийг харуулад байна л та. Тэгэхээр энэ хүн бол ер нь айгүй тууштай маш мундаг гоё хүн байна л та. Тэгээд дараагийн хүзэр маань Knight of Swords гарч ирсэн. Тэгэхээр зарим нэг хүмүүс маань бодсон зүйл рүүгээ маш хурдтай хийхийг хүсээд ингээд явдаг төрлийн тиймэрхүү энергитэй хүмүүс харагдаад байна. Тэгээд энэ их яарсан ингээд иймэрхүү шийдвэрүүд заримдаа жоохон даардаг учраас зарим тал дээрээ ондог, зарим тал дээрээ ондоггүй. Тэгэхээр зэрэг маш сайхан ингээд жоохон ингээд өөрийгөө жоохон баг зэргийн барих ч юм уу тэр бодол дээрээ илүү нэг хэд хоног ч юм уу бодвол их зөв шийдвэр гаргадаг юм аа гэдгийг бас хэлмээр санагдаад байна. Тэгээд ер нь бол ер нь 3 дугаар бүлгийн энэ эрэгтэй талын энерги үед болох дээр тэгээд энэ эрэгтэй болох дээр ийм гоё буур сууртай тийм их өндөрч биш намхан ч биш тийм дундаж тийм хүм харагдаад байна л да. Тэгээд яг л гоё эрэгтэйлэг шинжтэй, гал ирч хүчтэй тийм гоё буур сууртай тийм гоё төлөвлөгөө гаргаж чаддаг, магадгүй маш их романтик төрлийн тийм хайртай хүнтэйгээ уулзах юм бол маш гал зүрэлцэж байгаа юм шиг тийм айгу тийм ингээд таталцлаар ингээд уулзах тийм нэг магадлалын тийм хүнийг харуулад байгаа байхгүй юу? Two of Wands маань тэгэхээр зэрэг аялал маялал ер нь бол энэ хүн бол зүгээр сууж чаддгүй төрлийн байнгын ингээ хөдөлгөөнд явдаг сэтгэл хөдлөл нь ингээд гал ирч хүчтэй хоньны орд ч юм уу өшөө юу илээ тэгээд ордуудын жоохон мартчихлаа. Тийм болохоор ийм гоё гал ирч хүчтэй дараагийн хүмүүс маань учрах магадaltaй байна шүү. За тэгээд нэмэлтээр болохоро зэрэг за одоо ингээ шинэ хүнтэйгээ уулзвал та хоёр тохирох уу? Ер нь та хоёр цаашдаа тохирох уу? Тохиролцвол тэр хүнтэйгээ гоё ингээд таарч тохирвол хизээ уулзах вэ гэдгийг нь асууж өгнө. Тэгээд зөвлөгөө карт ингээд Lovers картуудаасаа зөвлөгөө карт бас гаргаж өгнө гэд шийдсэн байна. Тэгээд 3 дугаар бүлгийнх нь тэгээд энэ хүртэл амжилт хүсье. Тэгээд нэмэлт авсан ч бай аваагүй ч энэ хүртэл сонсоод боллоо гэвэл ингээд болж байгаамаа. Тэгээд магадгүй энэ нэмэлтийг авахыг хүсвэл линкээр ороод ирж болно. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.